Грээслийн ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн өсрөгийн сэргийлэгч Шихэн Ут Хүлгэн мэдчилж байна. Бол тар. Манай бүлэгмийн зорилго нь суралцагчдын сургуулийн орчинд амар тайван аюулгүй сурч боловсрох, аливаа эрсдлээс үргэлжлэн сэргийлэх, хамгаалах, гэмт хэрэг болон зөрчил, өртөж болцгүй суралцагчдыг илрүүлэх, арга хэмжээ авах, ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшөлтэй, дэг журамтайгаар эрх үүргийг сахин биелүүлэхэд оршно. Энэгийн байдаг та. Яа, өнөөдөр ямар тэнэг өдөр яваа. Хайр тийм ээ, хичээл явахгүй ч хүн цагнаа. Хөө энэ тахир цэцэн юм хартаа. Яг шүдийн ир бүргийн 42-ийн 4 заснаар төслийг үндэс угсаа хийл, альтай өг, нас гүйс, боловсрол, бүсдийн хичээлээр ялгуулсан гадуурхдаг байна. Ой, мөглөө штэ. Дүү ээ, яасан баяа вэ? Одоо ихтэй мөнгөг мэдв. Гацаач яри. Зогс. Бүлгэмийн үйл ажиллагааны чиглэл 3-1-ийн 4 заснаар эрсдэлтэй нөхцөл байгаа хүүхдийн талаар бичсэн илрүүлсэн тохиолдолд нийгмийн ажилтан сургуулийн захиргаанд мэдэгдэх. Энэ охин яг уншаад байгаа. Нэрээ энэ банд өмнөх сургуультай хулгайгийн манай сургуульд ирсэн гэсэн. Наа чи хойд автай байнга цодгоордог гэсэн. Зогс. Бүлгмийн гишүүдийн эрх үүрэг 4-2-ийн 5 заснаар үүрэг гүйцэх үедээ олж мэдсэн гэмт хэрэг зөрчил холбогдсон болон хохирсон хүүхдийн талаарх болон хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг бусдад задруулахгүй байх. Мэдээ тарчаастай арга гэж юм. Бэлэн байгаа юм. Бэлэн байна. Зогс. Бүлгмийн гишүүдийн эрх үүрэг 4-2-ийн 3 заснаар гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг сургуулийн нийгмийн ажилтан болон цагдаагийн байгууллагад нэн дээр мэдээлэх шаардлагатай. Тасраад байгаа болохоор айгүй. Бид ёс зүйн чанарын хэв зүйнийг баримтлан ажиллаж эрх үүрэг, эрх чөлөө, хууль, Дүрм журмыг хамгаалах, үйл хэрэг, чиглэлээр зөвлөж, эрдэм ухаан, зөвлөлтгүй суралцаж, бие сэтгэлээ зориулахаар хамгаалж байна. Монгол Улсын төлөө зүгий.
Улс төрийн сэргийлэгч 2023 нийслэлийн авраг шалгаруулах тэмцээн